За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээр би өнгөрсөн яг 7 сарын 1-нд Бали явсан бичлэгээ альтхан ингээд хурангууллаад оруулах гэж байна. За Бали бол маань болохоор Индонезид байрладаг. Тэгээд одоо ингээд Балигийн усны бодлоос буугаад такси бараад буудлын руу явах чинь. Тэгээд усны бодол ер нь бол ингээд нөгөө нэр бичээд тосож авдаг хүмүүс ирдэг шүү дээ. Тэд нарыг ингээд харсан чинь айгуу тийм нийтдээ хөөрхөн юм шиг байсан. Бүгд амар зураг шиг ингээд ямар ч хөлөнгөө зогсцооцсон. За ингээд таксинд суугаад одоо буудлын руу явах чинь. Манай буудлал болохоор Кута гэд аралтай ойрхон газар байсан. Ер нь бол буудлаа цагаалгахдаа уул нь бол Жангу гэдэг газарт цагаалгах юм бол зүгээр юм лээ. Тэгэхээр бүх юмдаа аюу ойрхон. Тэгээ манай буудлал болохоор жоохон юмнуудаас жоохон гол буудлал байсан. За буудлаа ирсэн байна. Чекинг хийгээд тэгээд ерөнхийдөө бол буудлал маань болохоор аюу тийм том тийм бүсэр тийм нэг гоёмсаг юм да. Тэгээд нэг л амар төвчм яваал. Тэгээд буудлаа орсон буудлынхаа ойролцоо Кута бич дээр альхан очиж үзчихээд тэгээд буудлаа яар томцсон байгаа. Тэгээд өглөөс ирээд буудлынхаа иргэний хөрөнгө харуулгаад найзаар ингээд хараасаа бичлэг ингэж хэлсэн байгаа. Манай буудлал болохоор ерөнхийдөө бол усан байсан. Буудлын хувьд бол аюу том хөрхөн буудлал байсан. Тэгээд өглөөний цагаан цайг уугаад тийм өглөөний цай нь болохоор аюу гоё ер нь бол бүх зүйл нь хоол нь аюу байсан. Тэгээд усан байсан маань гэж харагдаж байна. Өглөөний хоолыг идчихээд бид нар усны хувцас дээр өмсөөд тэгээд буудлынхаа ойролцоо зураг идгээд харуулаад кинетэй зургнууд харуулаад усанд бас ил сурсан. За буудлынхаа ойролцоо бас мөсөлөх хэмжээний энэ болохоор 100 мянган рупи энэ болохоор 8 мянган вон тэнцэн болгоомжгүй баг 20 мянган төгрөг юм уу та. За тэгээд Кута бич дээр ирсэн байгаа. Гэсэн чинь нөгөө бороо авчихсан болохоор нар жарахыг харж амжаагүй. Тэгээд бүр араас Таравинский энэ бүр айгүй их хүмүүс очдог тийм бар юм уу та. Бар гэсэн илүү гадаа байрлалтай. Тэгээд хүмүүс бараг эндээ баг хийдэг хоногор байдаг юм аа шиг. Унтхнуудаа тэр хоногоод тэгээд би дураа ингээ очижсэн болохоор ихэндээ жоохон шоконд ороод яах ёстой бэлээ гэж бодоод их хүмүүс ер нь бол ингээ бикини өмсөв баг ингээ хувцасгүй байжээдэг. Шууд усанд сэлээл. Тэгээд дараагийн усан газар болохоор бүр дотор байрладаг нэг тийм том баард орсон байхгүй. Тэгээд энэ баар болохоор жоохон онцгойсан. Орж байгаа хүмүүс ч гэсэн яг нөгөө нэг нутгийнхан хүмүүс ордог юм лээ. Тэгээд боол руугаа очоод маргааш өглөө дахиад өглөөнийхөө цайг уугаад цайгаа уучаад дахиад усан сэл сурсан би. Сэл сурч гэхэд ерөнхийдөө бол сурах арга барилыг залгасан байгаа. За одоо болохоор маргааш өглөө нэг хүрхрээтэй газар руу явж байгаа. Тэгээд ер нь бол ийш явах дандаа ингээд таксинд суух юм уу? Айгүй нөгөө зам айгүй их үтрээтэй юм лээ. Тэгэхээр хүмүүс айгүй их нөгөө Дубай мотоцикл дээр сууж айгүй их явдаг юм лээ. Тэгэхээр нөгөө төгсрлийг гэрүүлсэн мэдрэхгүйгээр нэг хажууд шүлжил ингээд явчихдаг. Тэгээ одоо бол таксинд суудсан гол явж байгаа болохоор тэгээд замдаа ядраад бүр ингээд унтаад явчих шиг байна. Тэгээд нөгөө нэг очин гэсэн хүрхрээн дээр хатсан нэг айгүй их нөгөө бороо орж исэн. Балид болохоор айгүй их нөгөө Европ хүмүүс айгүй их очдөг юм байлээ. Тэгээд болохоор чиний төхөөрөмжүүд айгүй тийм гаргаар ингээд тавьсан байсан. Тэгээд Европ хүмүүс ихтэй бөөнөрөө олуулаа. Зөвхөн залуучуудаараа айгүй их явдаг нэг айгүй тийм open mind хүмүүс болохоор айгүй чөлөөт дуулаад дасгал ихний шууд бос руу өсөрч орохноор бол айгүй чөлөөт байдаг юм лээ. Тэгээд энэ арал дээр энэ арал хийсэн хүрхрээн дээр болохоор хүрхрээнийх нэрийг мартчихжээ. Дараа нь би хайж агаад айгуур оруулнаа. Хичээд оруулнаа. За тэг хүрхрээн дээр ирсэн юм чинь бас зураг идрээд харуулна. Тэг хүн болгол ер нь бол бикини өмсөж байгаа болохоор бараг зузаан хувцастай явах юм бол хүмүүс бараг харахаар тэл бараг л үцгэн яваад байсан. Ихэндээ айгүй хичээдсэн. Тэг сүүлдээ бараг тасчихдаг юм билээ. Тэг бараг үцгэн явах бол бараг халууцаад. Тэг 7 сард очихоор ерөнхийдөө бол тийм амар халуун үе биш. Нэг 20 градус 25-аас нэг 28-ийн хооронд ер нь бол байдаг юм билээ. Балид ер нь бол 7 сард очивол айгүй гоё. Хитрхийн амар халуунч биш. Хитрхийн амар тийм хүүтэнч биш айгүй гоё. Яг гоё цаг агаар нэссэн. Та энэ хүрхрээний энд зургаад харуулаад бичлэг эдрээ хийлгээд байгаль нь бол үнээр гоё газар илээ. Бүр амар тийм аватар үзэж байгаа юм шиг л. Аватар дээр л тийм айгүй гоё байгальтай тийм газрууд идэг шүү дээ. Тэгээд мэдрэмж төржсэн. Тэгээд хүрхрээгээ үзчихээд одоо энэ хавьд байдаг нэг тийм цаах шиг газараар явж үзсэн. Тэгээд манай найзын охиных нь хуцыг би өмссөн. Бараг таарад байгаа юм шиг айгүй сундаг материалтайсэн болохоор. За одоо тэгээд Дубай дээр суугаад бид нөө йогад бас бүртгүүлсэн байсан болохоор боролож гэсэн дээ Дубай дээр суухаар айгүй сонирхолтой юм лээ. Тэгээд Дубайных хүмүүс нь айгүй юм асуувал ханаас ирсэн байнга солонгосоос ирсэн юм бол гэж асуух юм. За энэ болохоор маргааш нь буудлынхаа усан байсан дээр хоолцогдол идсэн байна. За одоо болохоор ер нь бол Азад нэгт ордог тийм Савая гэдэг газар руу явж байна. Энд болохоор бүр айгүй том тийм дижнер хурж ирдэг. Тэгээ очихдоо ер нь бол айгүй хувц идэртэй амар харж очих хэрэгтэй юм
нэртэй тийм дижнер аягүй хэрдэг. Аз хүмүүс бас аягүй цөөхөн байдаг. Ихэнх одоо Европ хүмүүс амар очдөг юм лээ. Тэгээл энд баахан бүжиглж байгаа л тийм хүмүүс ч аягүй их шууд л нөгөө нэг шоудгаар очиж байгаа хүмүүс болгон шууд л талагдсан залуу байх юм бол шууд очиод танилцалгаар барайл амар тийм чөлөөтэй. Тийм хүмүүс байсан. Тэгээд доторх интерьер эдгээр нөгөө аягүй тийм кинонэр гарч байгаа юм шиг амар тийм гоё юмсаг гэх юм да. Аягүй байсан. Тэгээд бид нар бүр дараалал маргааш нь илүү нөгөөдөр нь дахиад бүр хуцсандраа бүр бэлдээж явж байгаа. Ямар хөө мэдрэмжтэй гэдэг бүгдийг мэдрэмжээ авсан байсан болохоор маргааш дахиж бид очиж байсан. Тэгээд энэ нь болохоор нөгөө DJ ямар DJ ирэхээс шалтгаалаад орох нөгөө нэг тикет нь 150,000 вон орчим байсан. Баха ер нь жоохон үнэтэйсэн. Яагаад тэгэхээр ороод угаасаа ингээд чөлөөтэй бүжиглэн энд тэмдэн очиж зураг авахулна. Уух юмуд нь бас тусдаа мэдээ. Байсан. Тэгээд ингээд сууж мэж байгаа. Тэгээд янз янзын хүмүүс ингэсэн зүгээр чийлрэл байж байгаа юм чинь. Тэгэл бид нар орой хүртэл гой бүжиглж байгаа л манай оройн буудалтай хурж ирэнгүүтээ маргааш өглөөнийхөө буудлынхаа өглөөний цаг ууж юм. Буудлын өглөөний цайн аюу гоё. Таалагдсан гоолнууд нь. За энэ болохоор бас нэг талаа хэрэг дээрсэн байна. Жими гэд компани газартай талаа хэрэг дээрсэн. Энд бас чийлэрж байгаа. Бас зураг дээр авахулаад рилээр бичээд аюу гойсон. Ер нь бол балер явах юм бол 7 хоног гарч байгаа юм бол ер нь гоё юм билээ. Яагаад тэгэхээр богино хугацаагаар явж байгаа юм бол үзэж харъя гэсэн юм аа. Үзэж харж чадахгүй жоохон харамсалтай байх магадaltaй болохоор 7-аас 10 хоног. Тэгээд их хүмүүс бол Европоос ирж амарч шоудж ирэхээр баг нэг сар мараар явдаг хүмүүс аюу хийдэг юм билээ. Тэгээд йога аюу хийдэг. Тэгээд энэ орой хүртэл ингэж байж агаад чи хоолунд идээд тэгээд өнөөдөр нь дахиад нөгөө нэг савая гэсэн газар руу очиод тэгээд бахан бүжиглж байгаа гэрчээ. Тэгээд маргааш нь дахиад усан бассейнтэй болохоор бүр ёо усан сэлээ сурсан чинь бүр байн усан бассейн руу ороод дахин сэлмээ санагдаад аюу гоёсэн. За тэгээд балийн гудамжнууд ингээд дутуу баяртай явж байгаа хүмүүс нь аюу тийм арманч харагдаад байсан шүү. Тааж нөгөө залуучууд нь аюу амхан залуучууд бараг ингээд салхи ингээд хаахгүй байгаад байсан. За тэгээд онгоцны болд ингээд ирсэн ахгүй гэсэн чинь өглөөний онгоц байсныг энэ орой гэж ойлгоод онгоцноос хоцроод дахиад буцаад нэг хонхоор олоод дахиад өөр газар ирсэн байгаа. Энэ болохоор бас нэртэй хоолны газар гэсэн смоки илүү тийм хоолны газар байгаа. Энд аюу гоё хоол идээ бас жилэрд суугаад хөлтөлтөр ууж агаад тэгээд хоол руугаа бас яваад маргааш нь залуу усруу үзэж ирсэн. Тэгээд нөгөө бид тэгэд нөгөө орой нарж арахыг юусаа харж амжаагүй байсан байхгүй юу? Дандаа бороо ороод исэн болохоор тэгээд нөгөө онгоцоо өглөө нь нисэгдсэн. Тэгээд орой нь тэгээд аюу гоё нарж арах бүжийг бас харж чадсандаа баяртай байгаа. Бараг л энийг харахын тулд албаар нөгөө онгоцоо явуулсан юм шиг л. Тэгээд дахиад баймаар байсан гэсэндээ буцаад нөгөө ажилдаа явах хэрэгтэй болохоор 7 хоног гээд байлид байсан. Аюу гоёсэн. Үлгэр юм шиг л нарж арах мөч бүр амар гоё юм. За ингээд өнөөдрийн бичлэг үгээр дуслаа. Дараагийн бичлэгээр дахиад өөр гоё юмнууд оруулна. Тэгээд ер нь бол ингэж нөгөө voice-ing үлдээхээр аюу